Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний дархлал хомсдлын вирусын талаарх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг хүний дархлал хомсдлын вирус тогтод тэмцэх өдөр болгон зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Үүнд өнгөрсөн 11 сарын байдлаар хүний дархлал хомсдлын вирусын 36 тохиолдол нэмж бүртгэгдснээр нийт тохиолдол 424 боллоо. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 47% өссөн үзүүлэлт байна. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан хүмүүсийн 80%-ийг 15-аас 39 насныхан эзэлдэг. Одоогоор халдвар авсан хүмүүсийг бүрэн эмчлэх боломжгүй. Монгол улсад анх 1992 онд анхны тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 424 хүн халдвар авсны 71 нь нас барсан байна. Манай улсад бол айхтар хожимдсон онцлогоо гарах нь харьцангуй гайгүй. Гэхдээ энэ халдварыг авсан хүн бол ер нь 10 орчим жил 10-аас 12 жил ч гэж болно шинж тэмдэггүй үед явдаг учраас тухайн хүн өөрөө ээлж судлалын шинжилгээ буюу цусаар шинжилгээ өгөх бол онцлогдохгүй. Дэлхий дээр дэвшилтүүд гарч ийн л да. Урьдчилан сэргийлэх эмчилгээ өнөөдөр эрт онцлуулах хэрэгтэй байна. Онцлогдсон бол эмчилгээ хийх хэрэгтэй байна. Халдваргүй байхаар урьдчилан сэргийлэх эмчилгээ авах шаардлага байна те. Дэлхий дээр ер нь бол одоо амаар ууж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг гэсэн бол одоо сүүлийн үед урт тарилгын хэлбэр рүү орсон ба ленкапавир гэдэг эмийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Энэ юу хэлж ийм нөхөр хэдийгээр санхүүжилж буурж багасж байгаа ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ аваад ивэл илүү их үр дүнтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр манай улс ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авахар эмээ улсын бүртгэлдээ бүртгүүлчихсэн эмээ хүлээгээд авцсан. Ер нь урьдчилан сэргийлэх эмчилгээгээ нэвтрүүлэхэд бэлэн болж байгаа. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан хүмүүс анх 25 жил амьдрах боломжтой гэж үздэг байсан. Гэхдээ вирусын хэмжээг бүрэн хэмж дархлалын тогтолцоог хамгаалах эмчилгээ хийдэг болсон. Энэ нь амьдралын чанарыг сайжруулж халдвар дамжих эрсдлийг бууруулах боломжийг олгодог. Манай улсад хүний дархлал хомсдлын вирусын халдвар авч хамгийн урт удаан амьдарсан хүн нь 28 жил амьдарсан байдаг гэлээ. Тэгэхээр энэ эрүүл мэндийн буруу ташаа мэдээлэл өнөөдөр хүн төрөлхтнийг бас одоо асуудалд эрсдэлд хүргэх маш том одоо эрсдэл байна. Нэгдүгээр тэгвэл ялгуурлан гадуурхалтай байна. Хүний нэр хүндийг гутаанд оромжлох байна. Хүний эрх одоо маш томоор хөндөгдөж тэрнээс үүдэлтэй амиа хорлох тий одоо байр суухын аргагүй сэтгэлд одоо готролд хүрэх ийм асуудлууд үүсэж байгаа учраас өнөөдөр одоо энэ дэлхийн нийтээр асуудлыг шийдээ мэдээллийг үнэн зөв түгээе гэдэг одоо энэ урандор одоо тэмдэглэл өнгөрүүлж байгаа. Хүний дархлал хомсдлын вирусын халдварын дамжих тохиолдлуудын 99.7% нь бэлгийн замаар дамждаг. Мөн тус халдвартаа 35 их амарчхад хүүхдийн эрүүл мэнд хэвэн байжээ. Мөн одоор цус цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.